Юу яцхан залуусаа Добон YouTube channel-аа нэлээд идэвхтэй ашиглахыг шийдээд эхнийхээ бичлэгийг хийж байна. Тэгээд эхнийхээ бичлэгийг ерөөхдөө 5 Power Gaming House-ын Tower буюу танилцуулга бичлэг хийгээд шийдсэн байгаа. Тэгээд 5 Power Gaming House маань Хятад улсын Далин хотод байдаг. Одоо яг ард харагдаж байгаа байшин байгаа. Тэгээд бүгдээрээ орж 5 Power-ын бэлтгэлийн байртаа танилццгаая. Бүгдээр ингээ ороод ирсэн байна. Манай бэлтгэлийн байр нь байна. Ерөнхийдөө 5 давхар байр байдаг байгаа. Эхний давхартай бол зочны өрөө, бильярдын ширээ, биеийн тамирын өрөө гэх мэтчлэн өрөөнүүд байдаг. Тэгээ бүгдээрээ харцгаая. За ийшиг бол ингээд 5 Power багийн авсан медаль, цомууд байгаа. Үе үеийн 5 Power-ийн авсан зүйлүүд байгаа. Тэгээ мөн зураг, ийшээгээ jersey. Ерөнхийдөө бол Cabal битэрийг орж ирснээс хойш Legend Series Бээжин хотод болсон Legend Series-ийн хятадын qualifier нэгт орсон байгаа. Мөн Zowie Asia Extremesland-ийн хятадын qualifier төрөжл нэгт орсон байгаа. Энд хамгийн сүүлд авсан цом гэвэл Doyo TV-гээс зохион байгуулагдсан Шанхайд болсон тэмцээнд бас нэгдүгээр байранд авсан байгаа. Ерөнхийдөө нэг иймэрхүү. Тоглогчид маань ерөнхийдөө байнга тоглоод байхгүй чөлөө цагаараа бильярдын ширээ болон бэлтгэлийн өрөөндөө орж тоглож мөн бэлтгэлээ их боломжтой байгаа. Бэлтгэлийн өрөөг хэлцэн хэрэгцээ бүгдээр. Бэлтгэлийн өрөөнд маань ерөнхийдөө нэг гүйлтийн зам, 2 дугуй, гидсний төхөөрөмж, мөн цээж мөрний төхөөрөмжүүд байгаа. Ерөөдөө хүссэн үед орж ирээд бэлтгэл хийж боломжтой. Ийшээгээ гэх юм бол мөн зочны буудан байна. Тийшээгээ 0 байгаа. Ариун цэврээ өрөө. За бүгдээрээ 2 давхарлоо гарцгаая. 5 Power багийн маань хувьд бол дан CS:GO төрлөөр биш мөн олон төрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Стрим, утасны тоглоом, PUBG гэх мэт. Энд бол ерөнхийдөө өөр тоглоомны тоглогчд байгаа. Тамирчид. За хальт шагаацгаая бүгдээрээ. Нэг иймэрхүү. Тэгээд одоо хамгийн чухал хэсэг болох CS:GO-ийн багийн маань өөрөө CS:GO project буюу Нөнгө саяхан Cabal Double 5 Power-аас гараад шинэ Mazala гэж баг бүрдүүлсэн байгаа. Имээ сандал буюу цагаан. Ийм сонсож байгаа. Сё буюу 8. Манай багийн хувьд гэвэл өчигдөрхөн анхны альбиасны official match-аа хийсэн байгаа. Сонсныг бодоход маш халуухан тоглолт болсон. Манай багийн ахлагч NCL буюу болдоо байгаа. Ерөнхийдөө иймэрхүү байна. Арт менежер, дасгалжуулагчуд байгаа. Тэгээ өдөр болгон хуруугаа уншуулна. Яг ажлын цагтаа хуруугаа уншуулаад, тарах цагтаа тараад явдаг.
Энд хоолндоо захиалгын хоолдод бол эндээ захиалгын хоолоо идэнэ. За гадагшаа харцгаая. За ерөөдөө бэлтгэлийн өрөөний балконоос нэг иймэрхүү харагддаг. Dabon ерөөдөө тоглохоос өмнө энэ балкон дээр гарч ирээд цагаан гүнзгий амьсгал аваад толоогоо сэргээх дуртай. Нэг иймэрхүү. Одоо манай багийн 5 сарын 28-нд Asia Minor East Asia бүс буюу Зүүн Азийн сонгон шалралтанд оролцсон. Бэлтгэлээ маш сайн хийж байгаа. Ерөнхийдөө ингээд 5 компьютертэй ардаа тасалжуулагч менежер байдаг. За бүгдээрээ дээшээ гарч тоглогчдын байрладаг өрөөлөө орцгоё. Хоёр давхарт ерөөхдөө тоглогчд тоглодог. Гурван давхарт тоглогчд байрладаг буюу амьдардаг өрөө байгаа. Харж байгаа хаасаагүй 5 power-ийн лого. Эш ерөөхдөө ариун цэврээ өрөө. Энийг голдоо буюу нийтдээ хэрэгэлдэг байгаа. Тэгээ шүршүүрнэл иймэрхүү байна да. За энэ өрөө бол Dabon Cabal 2 юм байна өрөө. Dabon Cabal 2 нь ерөөхдөө Fireport ирээд 2 жил болох ч юм. Монгол улсын талбайтайгаа ерөөхдөө өөрөө нь маш цэвэрхэн 2 ортой. Тэгээд хүний тустай шүүгээтэй илүүдтэй байхгүй нэг иймэрхүү өрөө байна. Нэг иймэрхүү. За бүгдээр гарч манай шинээр ирсэн 3 хүний өрөөг сонирхцгаая. Өө 3 маань ерөөхдөө хэдхэн хоногийн өмнө ирсэн болохоор өрөөндөө бас сайн тогтчиж чадаагүй байгаа. Гэтэ ямар ч сайн харцгаая. Муу адилхан ерөөхдөө ор. Тэгээд шүүгээ. Иймэрхүү л да. Бүгдээрээ 4 давхарт гарч ирсэн. 4 давхарт ерөөхдөө одоо энэ босод өрөөнүүд маань өөр тоглогчдын өрөө байгаа. Стример, мууцны тоглоом, өөр төрлийн тоглогчд гэх мэт. 4 давхарт ерөөхдөө уулзалтын өрөө байгаа. Манай захирлаа. Баруун талдаа стримерүүдийн өрөө байгаа. Хальт шагаацгай бүгдээр. Төгөлтөр хоор. Ер нь бол манай захирлтай маш их хүн бол ирж уулздаг. За 4 давхарт дахь энэ өрөө маань ерөнхийдөө уулзалтын өрөө. Манай захирлын бизнесийн түншүүдтэйгээ болон багийнхэнтэйгээ уулздаг өрөө байгаа. Ерөнхийдөө их эртний завиртай өрөө. Одоо жишээлбэл багийнхан захиралтай уулзах хэрэгтэй боллоо гэвэл энэ өрөөнд орж ирж уулздаг байгаа тавлаа. Мөн
Одоо нэгнийхэн төрсөн өдөр боллоо ч юм уу. Хоолнд хамт идэхээр бол энэ өрөөнд бас хамт иддэг. Ерөнхийдөө иймэрхүү загварлаг өрөө байгаа. За ингээд 5 давхарт гараад ирсэн байна. Саяны өрөө бол манай захирлын өрөө. Тэгээд 5 давхарт бүгдээрээ хоол идэн цагаар хоолдог байгаа. 12-аас 1 хоолно, 6-аас 1 хоолно. Өөрсдийн гэсэн тусдаа тоогоочтой. Тоогооч маань тэгээд хүссэн хоолыг идвчдэг. Ер нь хөвчлэн хятад хоол идэм да. Аишаа балкон байна. Манайхаа нуурын хажууд байдаг. Нэг иймэрхүү л байна. Энэ бичлэгийг дуустал үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дээрэс нь даван жохон нэмэлт мэдээлэл өгье гэж бодсон юм. Ямар мэдээлэл гэхээр яагаад YouTube channel-ээ одооноос идэвхтэй ашиглах болсон бэ гэсэн шалтгаануудаа хэлгэсэн. Ерөнхийдөө хоёр том шалтгаантай. Нэгт гэвэл өөрийгөө хөгжүүлэх. Яаж өөрийгөө хөгжүүлэх гэхээр би ерөөсөө YouTube-ийн channel болон YouTube-ийн явц мөн бичлэг янзлах тиймэрхүү тал дээр ямар ч мэдлэг байхгүй. Тийм болохоор тэр талаар илүү сурч илүү өөрийгөө хөгжүүлэе гэж бодсон. Өөрийгөө хөгжүүлэх дотроо бас хоёр юм байна. Би ингээд хүнтэй ярихдаа маш их илүү үг ашиглаж өөрийгөө зөв бас ингээд зөв үгээ ашиглаж ойлгуулж чаддаггүй. Та бүхэн анзаарсан байх энэ бичлэгнээс. Тийм болохоор өөрийгөө бас тэр талаараа нээ гэж бодсон. Хоёр дахь том шалтгаан гэвэл та бүхэндээ харилцаа мэдээлэл хуваалцъя гэж бодсон. Жишээл одоо мэргэжлийн тоглогч болох гэж хүсэж буй шинэ залуу тоглогчд маань одоо Эрка, Кабал, Дабу, Цогоо, Машинган гээд хүмүүсийг харж үлгэр дуурайл авдаг. Гэхдээ яг тэр хүмүүс маань яг ингээд гоё мэдээлэл өгч чаддаггүй. Өөрийнхөө туршлага болон алдаа болон яаж бэлтгэл хийдгүү, яавал зүгээр үү гэдэг бас тийм сайн мэдээлэл өгч чаддаггүй болохоор тэр хүмүүстэй бас ингээд туслая гэж бодсон юм аа. Ирээдүйн Машинган, ирээдүйн Эркаст болохт нь жоохон ч гэсэн жоохон туслая гэж бодсон юм. За тэгээд Дабуха YouTube channel-ыг дэмжээ, лайк болон subscribe дараарай. Эхний бичлэг байсан болохоор тодорхой хэмжээгээр алдаа дутагдал байсан баг. Дараагийн бичлэгээсээ илүү хичээгээд илүү чанаржааг явна гэж хэлье. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Түр баяртай залуус.